Сэрээрээ босоороо. За 151 дахь өдөр минь эхэллээ. За ингээд өнөөдөр бол хүүхдүүдтэй цаг гаргаж хүүхдийн тоглоомын талбай болон тоглоомын төвүүдээр тоглох өдөр байгаа. Өглөө ус цайгаа ууж дасгалаа хийчээд бид гэрээс гарлаа. За гэрээс гарахаас өмнө нэг буу болон загас ангийн бусад хэрэгслүүдийн дэлгүүрээр орё гэж бодоод яваад очсон чинь өнөөдөр ажиллахгүй байлаа. За ингээд аутлет орж хэдэн витамин авах хэрэгтэй. Ингээд дэлгүүр орсон чинь аутлетаас Хамбог тэгээд Монгол брендийн дэлгүүр байлаа. Бид бас дэлгүүрээр ороо гарлаа. За ингээд витамин буурлалдаар орлоо. Витаминууд үзлээ. Нэлээд хэдэн витамин бас худалдаж авлаа. За эндээс нэгэнт ирсэн дээрээ манай гамбаа өгшөөс Америкт витамин гайгүй байдаг гэхээр нь BCAA витамин болон нэлээд том энэ булчингийн масс нэмдэг. Үндсэн биеийн массыг бол нэмдэггүй гэсэн нэг том витамин энтер байхаар нь нэлээд идэг авчлаа. За ингээд бид дөрөв эртхэн шиг хүүхдийн тоглоомын талбай руугаа явъя гэд гамбаа ахындаа ярьж нэг цай хоолонд манай эрдэнэгч хийдсэн байлаа. За ингээд манай Аана маань ирсэн байсан. За ганаах эрдэнэгч манай Аана гэд дүүг дагуулад Boomers гэд хүүхдийн тоглоомын төр дээр ирлээ. За энд хүүхдүүдэд тоглуулах гэсэн биш харин томчууд нь өөрсдөө хоорондоо хүүхдүүдтэйгээ нийлж өрсөлдөөд үнэхээр амьдралын бас нэг мартагдшгүй дурсамжтай өдрийг энд бас өнгөрүүллээ. За 140 см-аас дээш өндөртэй хүүхдүүд энд энэ уралдааны машинд сууж болдгийм байна. За ингээд ээж бага охин хоёр Аана автагаа за би том охинтойгоо бид гурван машин дээр суугаад уралдахаар шийдлээ. За баг ойролцоогоор 20 орчим тойрог одоо ингээд мушкатай тойрог тойрсон байх. За ингээд урд хойноо ороод жинхэнэ өрсөлдөөн гихчл боллоо. За миний бас хүүхэд наснаасаа хойш яг энийг одоо YouTube-ээр зурагтаар үзээд энд сууж үзэнсэн гэж боддог байсан. Уралдааны машин дээрээс хүүхдүүдтэйгээ сууж уралдах бол үнэхээр миний хувьд бол үнэхээр аз жаргал байлаа. За ингээд ээж бол үнэхээр гайхамшигтай сайн жолооч бол байна лээ. За ингээд бид орилдоол ингээд урд хойноо орол өрсөлдөөд байлаа. За ингээд ер нь бол охтууд бол өөрсдөө энэ машиныг барихад бол яг барьж болно. Хажуугаар уралдаж байгаа хүмүүс бас мөргөөд элдв янз болох жоох эрсдэлтэй учраас томчууд өөрсдөө энэ машинаа барих нь зүгээр санагдсан. За ингээд өрсөлдөөд байсан, уралдаад байсан бүх стресс, бүх санаж тэгэхээр санагдаа. За ингээд бараг л 20 орчим одоо тойргийн дараа яг барианд орох болсон. Би эхнэрийг хажууд дэш мөргөж шахаж гаргаад том охин бидээр бариандаа төрүүлээд орлоо. За машин уралдаж гарч ирчээд тоглоомын төв дотор байгаа бараг бүх л тоглоомоор хоорондоо өрсөлдөж тоглолоо. Яг саяны баг болсон багаараа хоорондоо өрсөлдөөд за саг шидлээ. Одоо ингээд бөмбөг цогтлоо, хоорондоо байлдлаа гэх мэтлээ. Өнөөдөр үнэхээр хүүхдүүдтэй яг цаг гаргасан сайхан өдөр байлаа. За ингээд хүүхдүүдтэй цаг гаргаад өөрсдөө хөгжилдөөд ингээд явж байгаа бол үнэхээр бас одоо маш сайхан дурсамжтай ээж, маш сайхан аз жаргалтай гэр бүлтэй цаг гаргасан сайхан өчүүд өнгөрч гинэ гэд Америк руу бас гэр бүлээрээ ирсэндээ бас баяртай байна. Тэгээ өнөөдөр бас манай гэр бүлийг үнэхээр одоо цагаа зүв боловсон өнгөрөөж гэр бүлээрээ хамтдаа аз жаргалтай байхад дэмжиж байгаа манай гамбаах эрдэнэгч ганаах нөмкөдөө та нартай бүгдэнд нь бас дахин баярлалаа гэж хэлье. За ингээд бид нар өнөөдөр ч ингээд тоглож байгаад орой нэлээ ядраад нэг хоолны газар ураа гэдэг нэг одоо чикен захиалж үзэндээ идчихэд ингээд охтууд маань хоорондоо үнэхээр буужгинж тоглож гадаад хэсэг жоохон тоглож байгаад орой гэр гэртээ явахаар шийдлээ. За ингээд эхнэр бид хоёр охтуудаа өнөөдрийн гоё юм юу вэ охтоо? Гамбаахын үлдээгээд аль тоглоо? Цааш хөдлөхөр боллоо. За ингээд охтууд өнөөдөр бол хамгийн гоё нэг тоглоом байлаа. Уралдааны машин байлаа гэж. За маргааш бас охтуудтай цаг гаргаж бид нар бассейн сэлнэ. За мөн бас музей үзнэ гэд нэлээд олон зүйлийг бас төлөвлөсөн байгаа. Та хэд бас гэр бүлээрээ цагаа зүг болсон. Хүүхдүүдтэйгээ гоё тоглосон өдөр байлаа. За гэр бүлдээ цаг зарцуулж байгаарай манайхаа. Сайхан амраарай. Баяртай. Одоо би дасгалаа яриад амарнаа. За ингээд дасгалаа хийлээ. Үндсэн
мөрний дасгалаа бас хийлээ. Гар дээр сүнэл гидсний таталт гэд хийлээ. За та бүхэн минь сайхан амраарай.